За би буян тогтоогтой Цэвэн гэрэл гэж хүн байна. 1981 онд 10 жилийн сургууль төгсөөд нийгмийн аялаас хамгаалах яамны цэргийн дээд сургууль гэж тэр үед байх үед орж суралцаад 1985 онд анхны төгсөгчөөр дээд сургуулийн анхны төгсөгчөөр төгссөн. Тэгээд одоо Ховд аймгийн Булганд хэлийн 130 дугаар анги тэгээ 90 он хүртэл ажиллаад тэгээд 1990 оноос Увсын хэлийн хэсгийн 245 дугаар анги одоогийн тэр ангид хэлийн аппарат гэж байх үед шилжиж ирж хэлийн 1-р застав буюу Өхмөрнгийн заставын Дашним даргын одоо хэлийн хэсэг хариуцсан офицер гэж тэр үед байж хэсэг хариуцсан офицерээр ирж анх одоо асхтын хэсэгт ямар ч одоо хүн байхгүй ганцаараа нэг офицер сүнхтэй хариуцсан хэсгийн асхтын хэсгийн зурагтаа яг 10-уугаа аваад ингээл одоо ганцаараа очсон. Тэнд бол Оросын мөнгөний уурхайн геологийн ажилчид байсан. За тэр геологийн ажилчдын одоо нийтийн байр нэг тийм богоончигт байрлж ингэж одоо одоогийн асхтын заставын хэсэгт ажиллаж байсан. Ингээд нэг хэдэн сарын дараа аргачаагийн давааж ав гэж ахлагч ирж ингэж хоёулаа болж тэр хэсгийг хариуцж хамгаалж байгаад тэгээд 1991 оны 2 сард цаглын заставын даргаар томилогдож тэнд одоо 6 жил ажилласан. Тэрнээс тэнд застав сагил бол бас пост гэж байж байгаад застав болонгот нь би одоо постын дарга Цэвэн гэж хүнээс застав болонгот Цэвэн гэж хүн тэтгэврт гараад тэгээд би заставын даргаар томилогдож очсон юм байна. Тэр үед ирээсээ нэг цаглын застав чинь нэлээд урт хэсэгтэй 60 гаруй километр газар хамгаалж тэгээ 5-6 ахлагчтай нэг жолоочтой нэг 66 та тэгээд хэдүүлээ хил хамгаалтыг зохион байгуулж явуулж байсан. За энэ үед 95-6 оноос хойш 93-4 оноос хойш хэлийн цагийн байдал нэлээд хүндэрч малын хулгайн зөрчил ихсэж заставуудыг хүчний мэгдүүлж бас хөм хүчээр хангах арга хэмжээг төр засгаас авч хэрэгжүүлсэн. Ингээд 1996 оноос ангийн төврөөгөө шилжиж хэлийн албаны ажилтнаар ажилласан. За тэр үед манай ангичин хэлийн 10 заставта нэлээд томхон хэлийн анги байсан. Би бол хэлийн албанаар ажиллаж явах үед хэлийн цагийн байдал дээд зэгтээ сөрхий хурцтаж малын уд маш их хэдвэгдсэн. Бид нэг застав руу томилтоор гараад тэгээ буцаж ирээд машинаас олоод нөгөө застав руу гардаг байсан. Тэр үед бол ер нь хэлийн цагийн байдал маш их өрнөлттэй хэлийн зөрчил өдөр шөнө алгасахгүй гардаг байсан. Өнөө шөнө ер нь хэний мал хаашаа хулгайлагдсан ямар зөрчил гарсан бол гэж л өглөө нь ажилд ирдэг байсан. Тийм их. Энийг бол манай хэлийн 245 дугаар ангийн бие биелэлтгөн төр засгаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээг газар дээр нь бас сайн зохион байгуулж удирдах байсан үеийн гэлчт маань сайхан ажиллаж байсан. Тэр үед бас 90 оноос хойш зах зээлийн нийгэмд улс орн маань шилжиж хэлийн хэлчдийн амьдрал бас хүнд хэцүү байсан шигсэн манай хэлчид
албан үүргээ нэр төртөө биелүүлсээр байсан. За энэ хөлийн дараа нь хөлийн 6 дугаар заставыг давсдын заставын дараагаар 5 жил ажилласан. За давсдын застав бол манай хөлийн отрядын хэмжээнд хамгийн их цагийн байдлын өөрчлөлттэй, хамгийн их зөрчилтэй бас л нэлээд ажил төрөлд сайжрахгүй ийм байдалтай байсан. За би тэнд 5 жил ажиллахдаа эхний ганц 2 жил нь бас л нэлээд цагийн байдал хүн нэлээд ачаалттай ажилласан. Дараагийн жилүүд нь бас хөлийн зөрчлийн шийдвэрлэлт сайжирсан. Ингээд 2005, 6, 7 онд 3 жил дараалан одоо 2002, 3, 4, 5 онд дараалан ангийнхаа тэргүүний застав болтол нь одоо бас авч явсан. 3 жил дараалан ангийн тэргүүний застав болсон. Ингэж тухайн үед ажиллаж байсан заставын хамт олон бас тэр их ажлын ард гарч байсан сайхан төвх бий. Застав бол тухайн үед бас гайгүй бэхжсэн. 3, 4 харуултаа болчихсон. Харуулаасаа хил хамгаалтыг зохион байгуулдаг. Ийм болсон. Холбоо харилцаа сайжирсан. Ийм үе 2000 оноос хойш байсан. За тухайн үед ажиллаж байсан хөлийн 245 дугаар ангийн бие бүрэлдэхүүн застав алууныхаа хамт олон эднэртэй бас баярыг талархаж явдгаа илэрхийлье. За би сүүлд бас хөлийн 245 дугаар ангийн захиргаа хүний нөөцийн тасгийн дараагаар болон Ховс шатхууны алууны дараагаар ажиллаж байгаад 2013 онд цэргийн тэтгэврт гарсан. За одоо утгагүй хил хамгаалах байгууллагын маань 90 жилийн ой бас манай ангийн огцсон ажлууд өрнөж явж байгаа юм байна. Ингээд энэ ойн арга хэмжээнд бие бүрэлдэхүүн бас идэвхтэй сайхан оролцохоо гэдэгт найдаж байна. Ер нь бие манай хэлчид энэ тохиолдуулаад биеийн хэлчидтэй ажлын амжилт амьдралын сайхан бүхнийг эрүүл энхийг хүсэн яриа. Ахмад буурлууд биеийн хэлчид хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнд сайхан бүхнийг хүсэн яриа.